Сэтгэл зүй энэ харгалалтанд яг одоо хэр нөлөөтэй байна вэ? Хүмүүсд зөв зүгээр байж байгаад чинь нэмэхгүй. Заавал ямар нэгэн өдөөх шалтгаан байна. Ээжээ манай ангийн тэр таны гахаа гэсэн. Эсвэл гинт байж байгаад айгүй хийддэг ч гэдэг юм уу? Гэтэл зарим нь 20 кг нэмчээд дараа нь нөгөө тэр байдлаасаа гарч чаддаггүй. За гурилын юм явтыг Тарган хүн харахаар ингээд бүр игдүүцэл хүрээд идэв ингээд. Ер нь бол хамгийн түрүүнд сэтгэл зүйн бэлтгэл хийх хэрэгтэй. Булгаа хийгээгүй худлаа хийлээгүй. Би зүгээр л тарахгүй. За сайн байцгаана уу? Подкастын шинэ дугаар та бүхэнд хүрж байна. За өнөөдрийн зочноор сэтгэл засалч эмч Эрдэнэбатар багшаа урьсан байгаа. За багштайгаа бас уулзааг уудсан байна. Тийм ээ. За багшаар сонь сайхан юу вэ? 50-д ажиллаа хийгээл хүмүүсийн сэтгэлийг засаал хичээлээ ороод тэгэл олон нийтийн янз бүрийн сургалт лекцгээл тэгэл завгүй амьдралаараа л амьдарч байна. Рилүүд гараад. Рилүүд гараад эхэлсэн. Манай сувг бол ер нь нэг үе бодвол нэлээ итгэвчж байгаа. Тийм бас нэг өөрийн гэсэн хөтөлбөрүүдийг явуулжээ гэж гэсэн төлөвлөгөөтэй байгаа учраас ард түмэнд хэрэгтэй байгаад байна бас хамгийн гол нь. Яа тэгвэл янз бүрийн хүмүүс манай салбарын тухай бас янз бүрээр яриад байна. Тийм буруу зөрүү ярьж байгаа нь тэр бол ер нь бол аюултай. Ягаад бол сэтгцийн эрүүл мэндийн талаар сэтгэл судлалын талаар мэрэгжлийн бус хүмүүс буруу ойлголтууд их өгч байна. Саяхан Хятадд нэг үйл явдал болсон байлаа. Одоо Хятадын засгийн газраас Хятадд инфлюенсеруудыг одоо мэрэгжлийн бус эмнэлгийн, эдийн засгийн бус инфлюенсеруудад эмнэлэг санхүүгийн талаар ярихыг хориглосон байлаа. Тэр бол ер нь бодоход маш зөв болох юм болсон. Тийм ер нь манайх ч гэсэн бас тэгэх хэрэгтэй. Яг бол эрүүл мэндийн талаар өөр мэрэгжлийн хүн ярих эрх бол байхгүй үсэндээ. Одоо жишээ нь бид нар сэтгэл засалт сэтгцэн эмч гэж байгаа учраас уушигны талаар уушигны өвчний талаар дотрийн талаар ярих эрх байхгүй шүү дээ. Мэдхгүй юм чинь. Гэтэл өнөөдөр нөгөө зарим хүмүүс юм болгоныг мэддэг юм шиг яриад байна. Энэ бол ер нь маш том асуудал. Та хоёр далд ухамсарын подкаст хийжсэн. Тэгэд тэр подкаст маань нэлээд олон хүмүүст хүрсэн, бас айгүй үр дүнтэй байсан. Өнөөдөр бас л далд ухамсар руугаа бид хоёр орох байх магадгүй. За тэгэхээр өнөөдрийн та хоёрын ярилцах сэдэв бол таргалалт ба сэтгэл зүй гэсэн сэдэв байгаа. Тэгэд хоёулаа энийг ярьж эхлэхийн өмнө энэ ч нэг бичлэг бэлдсэн байгаа. Тэр бичлэгийг үзээд ер нь тэр бичлэгээсээ бас үүдэж асуултууд та хоёрт гарна. Тэгээд бичлэгтээр анхаарлаа хандуулж явшаа. Намайг Сугар гэдэг. За би одоо 33 настай. Миний таргалтын шалтгаан бол маш олон зүйлээс хамаарж байгаа гэж би бол боддог. Хөдөлгөөнгүй суугаа ажил, за гурилын юм явтыг, чихэр сахарны хэтрүүлсэн хэрэглээ. За дээр нь миний сэтгэл зүй, нойргүйдэл, за магадгүй даавар асуудал ч яж болох юм тий. Маш олон зүйлд таргалтаа одоо тохож явдаг хүн байна гэхгүй. Таргалтынхаа шалтгааныг тий тарган болсон шалтгаан олон тийшээ тогтдог хүн байна. За ингээд нэг кейстэй нэг эмэгтэй. Яг гоо өнөөдөр бол та хоёр сэтгэл зүйн талаас нь илүү ярилцъя гэж бодож байна. Тэгээд сэтгэл зүй энэ харгалалтанд яг одоо хэр нөлөөтэй байна вэ? Тийм тэгэхээр үнэхээр та түрүү хэлсэнчлэн бүх юм нөгөө далд ухамсар дээр очиод тогтдог. Далд ухамсар гэдэг маань өөрөө бидний програм. Эхийн хөвлөд олдох үеэс ахуулаад. За магадгүй мэдээж хүмүүсийн үзэл бодол, итгэл үнэмшил болгон янз бүр. Зарим нь үлийн үрд итгэдэг хүмүүс байгаа, зарим нь итгэдэггүй байгаа. Гэхдээ зөвхөн яг шинжилгээний байр сууриас аваад үзэх юм бол одоо генетик гэдээ аваад үзэх юм бол генийн түвшинд таргалт бас байдаг. Тэр байтугай нөгөө орчин үеийн генетикийн нэг салбар эпигенетик гэдэг салбараас сүүлийн үед эрчтэй өгч байгаа. Тэр эпигенетик юуг судалдаг вэ гэхлээр бидний амьдарч байгаа нөхцөл орчин бидний одоо хүн болгонд нөлөөлдөг хүчин зүйлүүд бидний генд нөлөөлдөг юм байна гэдэг тал дээр ярьдаг. Тэрийг судалдаг генетикийн салбар. Тэгэхээр энэ байр сууриас аваад үзсэн ч гэсэн генер таргалт маань хэдэн үеэрээ дамжиж болно. Нөгөө талаар биднэрт тухайн амьдралын хэв маягаас маань одоо нөлөөлж бас тархалуулах магадлалтай.
Яг гисэн хэдий ч энэ болгон маань дахиад бидний нөгөө далд ухамсарын програмд сууж байгаа. Хүн амьдралдаа хальтчихсан, харсан, сонссон, мэдэрсэн бүх мэдээлэл бидний нөгөө далд ухамсар буюу үл ухамсарлах шинжлэх ухааны нэрээр ярих юм бол тэнд байж байгаа. Тэгэхээр за нөгөө талаар бас юу байж болох вэ гэхээр мэдээж бие махбодын өвчин. Гэхдээ энэ бол бас дахиад бодисын солилцооны өвчин. Тэ? Дааврын ч гэдэг юм уу, эсвэл ёстол нөгөө хөдөлгөөнгүйгээс ч гэдэг юм уу, тийм өвчнүүд бол байж болно. Тэгэхээр энэ бол бас дахиад судлаад үзэх юм бол нөгөө л далд ухамсар руу ордог. Яг нь ерөнхийдөө ингэж л бодоод байна л да. Одоо жишээлбэл сэтгэл зүй өөрөө ямар нэгэн байдлаар далд ухамсартын мэдээлэл агуулсан байж байгаа. Гэтэл биднэрт одоо ямар нэгэн сэтгэл зүйн нэг тийм цочрол үгүй штэ. Одоо жирэмслэлтээс ч байдаг юм уу? Эсвэл одоо гинт одоо байж байгаа л зарим хүмүүс тэгдэг штэ. Би ингээд юу ч хиймээргүй санагддаг. Эсвэл гинт байж байгаад айгүй хийддэг ч гэдэг юм уу? Тэ? Зарим хүний хувьд бол бүр идэх аппетитгүй хүртэл болдог гэдэг штэ. Тэ? Тэгэхээр үнэхээр хүмүүс бол зөв зүгээр байж байгаад чинь нэмэхгүй. Заавал ямар нэгэн өдөөх шалтгаан байна. За магадгүй өстой нөгөө жирэмслэлт те. Жирэмслэхээр тэгэд нөгөө альва асуудалд хандах тухайн хүний хандлагаас хамаарна. Зарим эмэгтэйчүүд жирэмслэх үедээ за магадгүй нэг 10 кг таргалчаад төрснийхаа дараа хэвэнд орчдөг. Гэтэл зарим нь 20 кг нэмчээд дараа нь нөгөө тэр байдлаасаа гарч чаддаггүй. Одоо хүнсний тэ хамааралтай болсон ч гэдэг юм уу. За мэдээж далд ухамсарын төвчний 2 дахь ирэх ашиг гэсэн ойлголт байдаг. Тэр нь юу вэ гэхээр би ингээд туранхай байх юм бол хүүхдийнхээ төлөө маш их ажиллаад, ядраад тэгнэ. Тэгэхээр ингээд таргалчаад өвчих юм бол хин ч намайг зоохгүй. Би ингээд өөрөө тарган байх. Гэхдээ энэ бол ухамсарлахугаас хамаарахгүй. Үл ухамсарлах бас нэг тийм програм байж идэг. За нөгөө талаар сэтгэл зүйн ямар нэгэн гэмтэл авах юм бол тэ магадгүй ажиллаа салгадах юм бол ч гэдэг юм уу. Эсвэл гэр бүлийн асуудал байх юм бол, гэр бүл салах юм бол, ямар нэгэн өвчин эмгэг тусах юм бол, ямар нэгэн санхүүгийн цохилтонд орох юм бол тэр сэтгэл зүйн цохилтыг, гэмтлийг даван туулах арга нь их иддэг хүмүүс байдаг. Тэд нар бол угаасаа их идэл эхэлдэг. Өөрсдөө ухамсарын төвшөнд би их идэж болохгүй штэ гэж байгаа боловч нөгөө талаар тэр их идэхтэйгээ тэмцдэг боловч магадгүй хэдэн хоног мацаг барьдаг ч гэдэг юм уу те. Одоо хооллох дурын эмгэгийн өвчнөд байгаа шүү дээ те. Анорекси, булими ч гэдэг юм уу. За тэр бол яг бүр тойлно л да. Мэдээж эцээ олоо бөөлждөг. Гэхдээ мэдээж дийлэнх нь бол тийм биш. Гэхдээ хэд хоног мацаг бариал тэгэл өөрөө нөгөө ухаан жолоогүй хоол руугаа дайраал нэг мэдхнээ маш их хэдсэн байдаг. Тэгэл дахиад тэрэндээ харамсаал тэгээд дахиад хоолоо тэ сон дахиад идэнэ. Чөтгөрийн тойрог болчихдог. Тэгэхээр энэ хүмүүс насан туршдаа таргалтайгаа тэмцэн маш олон тий ер нь хоруудлахад байдаг бүх аргуудыг л туршиж үзсэн. За мэдээж хоол сайхоос эхэлнэ. За дээрэс нь ходоодондоо янз бүрийн юм залгидаг тийм үү. За дээрэс нь йог, спорт тий за жим, фитнес, бассейн. За дээрэс нь хоолны дуршил бууруулдаг нөгөө цай, кофе, эм, бэлтгэл. За өөхөөс оруулна. Өшөөч юу гэдэг лээ. Гэлгүүж. За нөгөө ховс бас байж гэн тийм үү. Ямар санда манайх одоо нэг таргалтын эсрэг ховс хийн гэж бодоол удахгүй бас хийн. Тийм. Нөгөө талаар янз бүрийн эмнэлгүүдэд хэвтэж байна. Бүр гадаадын зарим орнуудад тэ ингээд тусгай хорионд байлгаж агаад тураадаг хөтөлбөрүүд хүртэл байдаг. Одоо нөгөө мансууруулах байдсанд донтцсон хүмүүсийг хордог рехаб центр гэдэг шиг тийм төвүүд байдаг. Тэгэхээр яг тэнд байж хахад нь яг мэдээж хоолын эрүүл хоол өгөөд тодорхой хэмжээний хөдөлгөөн дасгалаар за дээрээс нь сэтгэл зүйн одоо ялангуяа бүлгийн засал хийгээд за хувь хүннийх нь тэ бие хүний ганцаарчилсан засал хийгээд тэгээд жингийн багсгадаг тийм төвүүд бол бас байдаг. Гисэн хэдий ч нөгөө л дахиад далд ухамсартай ажиллахгүй бол нөгөө хүмүүс маань гараал тодорхой хугацааны дараа дахиад нөгөө цочруулна хүрээд ирэх юм бол нөлөөлөх юм бол дахиад идэх эхэлдэг. Тэгэхээр энэ юу вэ гэхээр ерөөсөө л хүний дээр үл ухамсарлах үе далд ухамсарын түвшний асуудал учраас бүр тэнд нь гүндэн засж ижил засагдана. Дээрээс нь тэнд засна гэдэг маань янз бүрийн тэр өдөөч хүчин зүйлүүдэд үзүүлэх хариу урвалыг
хоол биш өөр эрүүл оновчтой аргуудаар солиод тэгсний үр дүнд л хүн жингээ асах боломжтой. Тэгэхгүй хүчээр бол уучлаарай тэр бол хизээж бүтэхгүй. Өөрийгөө барьж болно. Гэхдээ мэдээж маш цөөхөн хүн тэгж турдаг хүмүүс бол байгаа. Тэ спортоор юм уу йогоор юм уу яваад турдаг хүмүүс байгаа. Тэр хүмүүс яагаад турдаг вэ гэхээр тэд нар тухайн хийж байгаа тэр спорт үйлдэлтэй үнэхээр дуртай тэ. Одоо тэр хоёр дахь эрх ашгийг орлуулах механизм гэж байдаг. Яг тэр хэмжээний таашаал өгдөг. Тэ хоол идээд гиз цатлаа дүүрлээ тэнгүүд нэх гоё тэ. Нөгөө хоол идэн хүчин эхлээд симпатик мэдрэлийн систем ажиллаад дараа нь цадангууд парасимпатик нь ажиллаад нэх гоё болол тайвшрал. Вау эн чинь жаргал байхгүй юу гэж суудаг шиг магадгүй тэр спортоос яг тэр хэмжээний таашаал авч явах юм бол за дээрэс нь мэдээж яг зорилгодоо тууштай явдаг тийм хандлага програмтай артан байгаа. Тийм хүн байх юм бол тэр эрүүл гэх юм уу аргуудаар турах боломж бол байж идэг. Нөгөө талаар хоёулаа угаасаа яг нөгөө таргалтын сэтгэл зүйн талаар ярьж байгаа учраас туранхай хүн, жингээ барьж чаддаг хүн, таргалдаг хүний сэтгэл зүй бол шал өөр байдаг. Жишээлх юм бол залуудад туранхай байж байгаа тэ айгүй хөдөлгөөнтэй байж байгаад нөгөө дахиад түрүүний ямар нэгэн шалтгааны улмаас жин нэмэгдээд ирэх юм бол суугаа ажилтай болох юм бол тэгэл дахиад за төрсөх юм бол тэ за ирчүүд бол ястаа нөгөө пивнэг үзээ гэдэг шиг тэх юм бол за хоолой хийдээд байх юм бол нэг мэдхэнэ тэ за ялангуяа одоо 30 хүртэлх туранхай залуучууд бол жингээ нэмхийг бол маш их хүсдэг. За 30 нэмэх рүү ороод ирэнгүүт өөрийн мэдгүй бандаа авчихдаг. Харамсалтай өнөөдөр Монголд нөгөө ирчүүдийн таргалт маш их байгаа даа. Тэрнээс болоод маш олон асуудлууд, гэр бүлийн асуудлууд, тэгээ эрүүл мэндийн асуудлууд, санхүүгийн асуудлууд бол маш ихээр гарч байгаа. За мэдээж эмэгтэйчүүдийн хувьд за ирчүүдийн хувьд ч гэсэн гоо сайхны бас тэ сэтгэл ханамжийн асуудал бол маш их байгаа. Тэгэхээр энэ таргалалт гэдэг нь ялчгүй одоо 20 дугаар зууны сүүл үеэс ахуулаад дэлхийн тахал болж ирсэн одоо бол бүр гамшигын хэмжээнд ирсэн байгаа. Сэтгэл зүйн бол маш том асуудал. За тэртээ рүү ер нь бол хүмүүс ингээд харьцангуй одоо мэдээлэл айгу ихтэй болцсон те. Тэгээд таргалалт бол сэтгэл зүйтэй холбоотой юм а гэдгийг бол хүн болгон л ер нь мэдж байгаа. За одоо хоёулаа нэг дахиад нэг бичлэг үзчих. Ер нь бол хүний ингээд таргалалт заахан өмсөн хувцаар хэмжигдэж мэдрэгдэж байгаа болохоос биш дотоод биеинд бол яг нөгөө миний дотоод мэдрэмжинд бол би ингээд хитэрсэн тарган хүн юм байна гэдгийг дотроос бол ерөөсөн мэдрэгддэг. Дотроо ингээд өөрийгөө би ингээд тарган байна гэдгээд мэдрээдсэн л хинч таргалахгүй шүү дээ тий. Яг нийл мэдхэд ингээд би ингээд тарган болцсон юм байна гэдгийг гаднаас ер нь их ихтэй мэдэрч тарган байгаагаа одоо мэдэрч тэрэндээ эмзэглэдэг гадаад хүчин зүйлээс. Хүүхдийн маань ангийн хүүхд маань одоо яриад ороод ирж байгаа байхгүй юу? Ээжээ манай ангийн тэр таны гахаа гэсэн гэл. Тэгэхэд эн чинь юу вэ? Өөрийгөө те хүмүүс би таргалцсан жоохон миратай за буйны тарга гэд өмөрч явж болох ч гэсэн үр хүүхдээр очиод тусаад ирэхээр маш эмзэг тусдаг юм билэ. За тэгээд дээр нь миний хувьд бол ингээд ажилд ороод одоо хүүхдээ байхад нь баг хүүхдээ нэг 2 нас гарантай байхад нь админы ажилд орсон. За тэгээд ажилд орсныхоо дараа сошиал дээр бичлэг хийгээд гарсан. За эндээс эхлээд ерөнхийдөө би тарган гэдгээ бүр их мэдэрч эхэлсэн. Бичлэг хийгээд бичлэгийн доороогоо сэтгэлүүд ихэнх үедээ бол надад маш их хүн тусдаг байсан. Бүдүүн гахаа минь үхээ ээжинэ тэрэ чи бол станерэнтэй арчаагуудаа юм яг одоо яг би мартдаггүй байхгүй юу? Одоо туулагч битээрийн хамгийн анхны лайв дээр битээр зүгээр л ингээд нэг юм аюурведийн хамарны гүц хил усагч одоо танилцуулж байгаа лайв байгаа байхгүй юу? Тэгсэн чи энэ нэг арчаагүй бүдүү юм ингээд бичлэг хийгээд ахыг өөрөө ингээд арчаагүй царайлчаад юугаа зөвлөх гэж байдаг байна гэсэн утгатай комент орж ирсэн бүр шууд лайваар. Тэгээ тэр бол миний хамгийн анхны лайв байсан. Тэгээ бит хоёр бүр ингээд яг тэр комментиг одоо уншаад гацаад бүр ингээд өөдөөдөөс инээжсэн тэр надад ерөөсөн мартагддаггүй. Би зүгээр боддог л та орчлон дээр ингээд заан байна, загас байна. Төрөл бүрийн өөр өөр онцлогоор
амьдрч болоод байгаа хгүй юу амьтад. Тэгэд хүн яагаад ийм сонин За нөгөө сошиал олон нийтийн бүлийг гэхлээр нь ярьж байна л да тий. Яг хүн би бол өөрийнхөө одоо ингээд би айл болохоор хэвийн жинг барихыг одоо хичээдэг тий. Жоохон таргалалт гэдэг юм уу 1-2 кг-ыг бол би айгу сайн одоо ингээд барьж чаддаг. Бүр ингээд 2 кг дээр хүртэл би айгу сүрхий мэдрэхээсээ гадна бүр ингээд тийм ач холбогдол өгдөг. За болохгүй шүүч гэдэг юм те. Гэтэл энэ ч ярьж ин л да би ингээд баг гаднаас хүн ингээ хэлэх хүртэл би өөрийгөө зүгээр л ингээ хэвэн ингээл бодоол явчихна. Энэ ямар сэтгэл зүй вэ? Уна. Тэгэхээр нөгөө хүн болгоны сэтгэл зүйн хэв маяг өөр. Зарим хүмүүс бол одоо өөр шигчин өөрийнхөө биед одоо арчаатай өөрийгөө ажиглж яадаг. Тийм хүмүүс бол ёстой л 1-2 кг байтугай 100 г дээр хүртэл холбогдлоо өгдөг хүмүүс байдаг шүү дээ тий. Өглөө болгон өөрийнхөө жинг үздэг. За жоох юм эдэнкүүтэй тэрийгэ мэдэрж яадаг. Ходоодондоо төрж байгаа мэдрэмжийг ямар санд нөгөө Гиппократ гэдэг эртний грекийн эмчил сүг байдаг. Хизээч цадтлаа идэж болохгүй, хизээ ширээнээсээ босох вэ гэхлээр хоол зохимжооны идэд хагас үлсгэлэн мэдрэмж төрж явах юм бол тэр цагт ширээнээсээ заавал босож зоогод усах хэрэгтэй гэсэн үг гэж байдаг. Тэгэхээр энэ бол ер нь болж өгвөл мэдээж хүн болгонд байх ёстой эрүүл амьдрах үеийн жингээ барих үеийн тэр хэв одоо маяг хэмжээ гэж ойлгож болно. Харамсалтай дийлэнх нь бол бас тийм биш. Зөөр нөгөө өдөр тутмынхаа амьдралаар амьдраад өдөр тутмынхаа тэр нөгөө даваа нухчаануудыг даваад өөрийгөө мэдрэх завгүй амьдарсан байдаг. Өөрчлөлт гэдэг бол дийлэнх тохиолдолд ялангуяа тийм хүмүүст нэг мэдхнээ л ирсэн. Нэг мэдхнээ тэд нар магадгүй ууртай болцсон, айцтай болцсон, өөртөө сэтгэл хангалуун бус, итгэлгүй болцсон. За нөгөө талаар одоо бидний сэдвтэй холбоотой жин нэмсэн байдаг. За зарим хүмүүс нөгөө тодорхой хэмжээгээр хүмүүс бол дийлэнх л өөрийгөө мэдэрнэ шүү дээ тий. Нэг жоохон биеийн хүндрээд байгаа юм шиг, илүү алхахад амьсгаад байгаа юм шиг, за наазах нь гутлаа үдэхэд гидсэн тулаад байгаа юм шиг мэдрэмж байх юм бол за нэрээ би болохоо болж шүү. Хөдөлгөөн нь удаашраад амархан ядардаг, цуцдаг болоод байх юм бол мэдээж толинт хүмүүс бол өдөр болгон л харж яадаг. За би бол бас л биш болоод байгаа юм байна да гэж боддог. Тэгээд зарим нь бол тэрийгэ зөвөр ингээд хайшдаг. Зарим нь арга хэмжээ авч хэлдэг. За зарим хүмүүс бол саяын бүсгүй шиг те өөрийгөө анзаарахгүйгээр ёстой л нөгөө ажил амьдралтаа өмбөж явж байгаад ёстой хөндлөнгийн хүн бөөх ингээд нэг таарахад те чи ямар тархан болцсон юм бэ гинкүүд нэрээ би чинь одоо юу болчихвоо гэд. Тэгэхээр энэ бол мэдээж сэтгэл зүйн бас цохилт болно. Тэр хүн хямрна, занч нэрээ юу болчих би яаж амьдрчваа гэж тийм асуудалд орно, гутралд орно, өөртөө итгэлгүй болно, гомдомтой болно. Тэгэхээр одоо энэ контентыг үзэж байгаа хүн болгонд нөгөө талаар магадгүй тэр хүмүүстэй холбоотой ойр дотныхоо хүн болгонд хэлмээр байна л да. Ер нь хүн болгон өөрийгөө байнга ажиглаж мэдэрч явж байгаарэ. Тэгэх юм бол таны эрүүл мэндэд маш чухал шүү. Та эрүүл байх. Эрүүл байна гэдэг чинь тухайн хүний ганцхан өөрийнх нь асуудал эзэж биш. Ар гэрийнх нь асуудал шүү дээ. Нөхөр, ихнэр, үр хүүхдүүдийнх нь манай ээж, манай аав юм гойлог, спортлог шүү гэх юм бол. Тэгэхээр энэ жингийн асуудал бол үнэхээр сэтгэл зүйн хувьд бол айгүй тийм хүнд тусдаг. Эмзэг асуудлуудын нэг байгаа. Саяны тэр нэг бүүлигийн талаар ярьлаа л да. Тийм. Тэр ялангуяа нэг ингэдэм болов бас ийм тэр бүүлидж байгаа хүмүүсийн хувьд сэтгэл зүйн юм асуудал байгаа. Тэр таргуун харахад уур нь ингээ уцаар нь хүрээд байдаг бүр ингээ доромжлмоор санагдаад байдаг. Энэ ямар сэтгэл зүй вэ? Тэгэхээр одоо бид хоёрыг бүлэдэх магадaltaй хүмүүс бол үзээ сууж байгаа те. Үгээ бэлтгэсэн дотроос нөгөө за энэ хоёр чин гэдэг нэг за үргэлжлүүлэхэ болоо. Яг л нөгөө муу үг бодох тусам за тэр үгийг гаргах юм бол тэр үг тэр хүнд өөрт нь хамгийн түрүүнд очино. Энерги гэдэг утгаараа. Нөгөө хорон ертөнц бол өөрөө энергийн сэлцээ төр чигтэй. Энерги алга болдгоо нэгээс нөгөөрөө шилждэг. Хүн өөрөө энергийн сэлцэн амтан. Тийм үү? Нэгдүгürt бие махбодын энергийн сэлцээ, нөгөөдөр сэтгэл зүйн энергийн сэлцээ. Тэгэхээр муу үг, муу бодол, муу үйлдэл хамгийн түрүүнд тэр хүнд
өөрт нь очно. Жишээлх юм бол зөвөр нөө Масаро Яматогийн нөө Японы эрдэмт нөгөө усанд тэ хайр гэдэг эерэг гоё сайхан үгнүүд тийм хэлэхэд бүтцэн кристалчсан байсан гэдэг судалгаа байдаг. Тэр одоо 20 дугаар зууны сүүлийн хамгийн том одоо алдартай судалгаануудын нэг шүү дээ. Эсвэргээрээ тэр усанд муу муухай үг хараал хэлэх юм бол тэр бүтцэн замбраг болсон гэсэн судалгаа байдаг. Тийм болохоор магадгүй одоо нөгөө бид хоёрыг хараад муу үгээ бэлдэж байгаа хүмүүст хандаж хэлэхэд тийм муу бодол тээж явдаг хүмүүст хэлэхэд хүний биеийн бүтцийн 70% нь ус. Тэгэхээр за яг өнөөдөр квантын сэтгэл зүй, квантын одоо ангаах ухаан гэж их ярьдаг болсон. Тэгэхээр мэдээж квантын гэдэг чинь тэ хамгийн игэл бөөмсийг судалдаг тэ молекулаас доошх тэ электрон, протон, кваркийг судалдаг тэр квантын физикээс үүдэлтэй шүү дээ тэ. Тэр шинжлэх ухааныг өнөөдөр амьдралын бүх салбарт ашиглаж байна л да. Одоо ангаах ухаан, сэтгэл судлалт ч гэсэн. Гэтэ мэдээж энийг эсэргүүцдэг хүмүүс байдаг. Би бол дэмждэг. Яагаад вэ гэхээр бид бүхэн өөрсдөө бүтэц шүү дээ. Квантын бүтэц. Бид нар молекул, атомоос, электрон, протоноос, кваркаас бүтдэг. Бидний эргэтэн болгон. Тэгэхээр хүссэн үсээгүй тэр нөгөө квантын физикийн байр сууриас тэр электрон, протонуудын игэл биетүүд буюу бөөмсүүд хоёр төлөв байдалд оршдог. Нэг нь долгионлог, нөгөөх нь бүтцийн тийм бүтц. Тэгэхээр долгионлог гэдэг утгаараа бидний бодол чинь өөрсдөө долгион тий эерэг энергитэй тий эерэг бодолтой сайхан хүмүүс ингээд харах бас гэрэлтэж идэг. Тэгэхээр энэ нэвтрүүлэг үзэж байгаа хүн болгон гэрэлтээсэ гэж би бас хүсэж байгаа. Яг л тэр бол өссөн үсэг нэг арга гэрийнхэнд нь хамгийн түрүү дахиад өөрт нь тусна. Тийм багш яг сая бол энергийн талаас нь гэдэг тайлбарлалаа тий. Нөгөө талаар далд хумсрыг бас энерги гэдэг долгион гэж үзэх магадлал тохиолдлууд байдаг хандлагууд. Одоо ингээд хит хэдэн үнээс би сонсчихсан л да. Тарган хүн харахаар ингээд бүр игдүүцэл хүрээд идэв ингээд. Энэ нэг ямар далд хумсрын шинж илрэлж гэдэг юм уу те. Магадгүй тэр хүнд өмнө нь тохиолдсон тийм юм бас байна уу? Хадгалагдсан нэг тийм те. Эсвэл ямар одоо нэг тийм сэтгэл зүйн бас нэг өөр юм байгаад байгаа. Яа тэр хүнийг зүгээр явахтай ингээд те хүүхэд гаргаад таргалцсан хүн байна ч гэдэг юм уу. Эсвэл одоо яадгийн магадгүй өвчтөй байгаад таргалцсан хүн ч байна гэд бодд юм уу. Иймэрхүү маягаар хүн чинь бас нэг юм хүлэн зөвшөөрч чаддаг штэ. Гэтэл тэр хүмүүсийн хувьд бол бүр цаанаасаа ингээд бүр үцэн ядалт төрөд идэг гэдэг байгаа байхгүй юу? За тэгэхээр нөгөө игдүүцэл гэдэг үгийг би хоёр талаас авч үзэх гэдэг юм л да. Яагаад гэвэл одоо эмэгтэйчүүд ялангуяа жоохон бахта юунд дуртай юугаар тоглодог гэлээ? Хөөхөлтэй над бамбруш тэди ч гэдэг юм уу. Яг л тэр бандгар юм те эмэгтэйчүүдийн өхөөрдлийг төрүүлдэг. Тэр нь бол ерөнхийдөө насан турштай байдаг. Тэр бол өхөөрд мөрч гэдэг юм уу те. За нөгөө талаар зарим ирчүүч гэсэн махлаг бүсгүүчүүдэд дуртай. За ялангуяа нөгөө Африкийн орныхан ч гэдэг юм уу. Гоо сайхны нөгөө идеалчин улс орн болгонд өөр цаг үеэ дагаад бас өөр. Дундад сууны үеийнхэн чин одоо сонгодог те зургуудад аваад үзэх юм бол те юу гэдгийг Леонардо да Винчи ч гэдэг юм уу те за Рубенс ч гэдэг юм уу тэр үеийн сонгодгуудын зургийг аваад үзэх юм бол эмэгтэйчүүд нь ямар гэдэг вэ? Өөр нь л байна. Гитар шиг юм. Тийм шүү дээ. Энд бас нэг ойлголт байгаа. Нөгөө эмэгтэйний биеийн пропорц те нөгөө 90-60-90 гэдэг шиг тэр нь бол тарган туранхай байхаас үл хамааран ирчүүдийн сонирхлыг татдаг гэсэн судалгаа байдаг. 90-60-90 бол тодорхой хэмжээ стандарт нь тийм үү. Магадгүй 120, 110, 120 байх юм бол нөгөө юм байх юм бол бас ирчүүдийг татдаг гэсэн судалгаа хийж байна. Тийм. За сая таны хэлдэг тэр нөгөө игдүүцлийн сөрөг ойлголтын талаар нь аваад үзэх юм бол за мэдээж тэр сөргөөр хүлээж авч байгаа гэдэг хүний програм тэр хүн өөрөө сөрөг хүн байна. Одоо дахиад бүлийдэж байгаа хүмүүст би хандаж хэлж байгаа шүү. Тий. Тэгэхээр тэр програмыг өөрчлөхгүй бол нэгдүгээр та өөрөө зон. Тэр хүнийг бүлийдэхээс өмнө өөрөө бүлийдсэн байгаа байхгүй. Тэр хүн өөрөө тэрийг мэдгүй нөгөө төрөө мэдрэмжийн тухай ярьсан шүү дээ. Тийм. Тэгэхээр тэр хүн өөрөө байнга бүлийдэж байна гэсэн үг. Байнга өөрөө өөртөө сэтгэл хангаламж. Магадгүй тэгж байгаа хүн өөрөө жингийн асуудалтай. Магадгүй өөрийнхөө сэтгэл санааг удирдах чаддаггүй. Тэ? За барьна гэсэн ойлголтын бол би эсрэг байдаг. Оновчтой зохицуулах гэдэг үгийг илүү их ашигладаг л да. Тийм болохоор
нөгөө эхлээд өөрийгөө ажиглах хэрэгтэй л байна л та. Тийм үү те. Тий. Бүлийгээд байгаа хүмүүсийн хинхийг ингээ харж ахад ер нь олж ингээ илүүдэлтэй. Тиймэрхүүл хүмүүс байдаг. Эсвэл бол одоо ядын гадаад нөгөө гоо үзмжээр нь доромжилж байгаа хүмүүс бол бас яг өөрөө бол бас цоо тийм сайхан хүн бол биш байгаа Яг байхгүй. гаднаас харахад их гоё яж болно л да. Зүгээр тэд нар сэтгэлийнхээ гүн далд ухамсарынхаа төвшөнд цоо өрөөл биш байх магадлал аяга өндөр. Ямар Магадгүй ингээд өөрөөсөө одоо ингээд нэг тийм юу байдаг штэ. Өөрөө илүүг мэдрэх гэсэн бас байна. тийм Байна. байдаг. Тэр хүнийг одоо илүү доош нь хийж ээж тэрнээс нэг юм кайф гоё юм мэдрэмж авч байдаг. Цэвэр утгаараа вампиризм байхгүй юу? Тэгжээж хүнийг доошоо ээжээж тэрүүгээр нь өөрөө тэжигдэж идэг. Вампир. Би энэ хүнээс илүү штэ гэж. Тийм. Гэтэл эрүүл замаар хүн энергийг яаж авах вэ гэхээр чинь нөгөө л гоё сайхан мэдрэмжүүд бас хайр, халамж, амжилт, бүтээлтэй. Таашаал одоо юу гэдэг гоё мэдрэмж төрүүлж байгаа сэтгэл хөдлөл мэдрэмж болгон бид нарыг цэнгэлж идэг тэр хязгааргүй энергийн их усэр байж идэг. Харин сая ярьсан муу муухайтай одоо уур бухимдал, атаархал, игдүүцэл, зэвүүцэл, гомдол, хардалт энэ болгон сөрөг мэдрэмж сэтгэл хөдлөл учраас тэр сэтгэл хөдлөл мэдрэмжийг мэдэрч байгаа хүмүүс бол хамгийн түрүүнд өөрсдөө бүлэдж байгаа, өөрсдөө вампирж байгаа гэсэн үг. За хоёулаа үргэлжлүүлээ дахиад нэг бичлэг анхаарлаа хандуулъя. Үнэхээр би өөрийгөө тэгж би хараал идсэн ийм гэж мэдрэхгүй зүгээр ад жаргалтай өөрөө дотооддоо гэр бүлдээ сайхан байж ивэл яах юм тийм биз дээ. Зүгээр л хүн рүү ирээд булангартай ус угаацаа цацж идэг хүмүүс маш олон байдаг. Яг тухайн үед эмзэглэл өнгөрч байгаа. Тэгтээ тэр хүмүүсийн тэр муухай үг болгоноос дараа нь би бусдад ингэж хэлчихгүй юмсан да гэж бодож хичээж явдаг. Адаа ингээд нэг юм муухай булангартай угаацны их усүр нь байхгүй юм шүү дээ гэж боддог. Хин ч одоо юу ч тохиолдож болно. Мадгүй би арчаагүй байгаа л байх. Тэгээд юу гэж те. Арчаагүй байлаа гэд би хүүхдтэй хоолыг хийж өгөхгүй байгаагүй. Гэр орноо цэвэрлэхгүй байгаагүй. Арчаагүй байлаа гэд би ажиллаалаагүй. Хулгай хийгээгүй, худлаа хийлээгүй. Би зүгээр л тархангүй. За нэг тий саяны одоо нэлээд сэтгэл зүйн хувьд бол үнэхээр асуудалтай харагдаж байна. Гэхдээ нөгөө талаар энэ бүсгүй бол үнэхээр зоригтой бүсгүй байна. Яг л сошиалар те. За нөгөө нэг талаар өстөнө бүлэдүүлэхтэй, муулуулахаа шүүмжлүүлэхээ мэдсээр байжээж тэр хүмүүсийн үгийг, үйлдэлийг сөрж ингэж гарч яана гэдэг бол баргийн хүмүүс харахгүй. Тэр одоо өстө бүлэдэж байгаа хүмүүс нь бол ингэж гарч чадахгүй гэдэгт бол би маш итгэлтэй байгаа. Тэгэхээр энэ бол үнэхээр мундаг бүсгүй байна, зоригтой бүсгүй байна. Тэгээд өөрийнхөө асуудлыг хүлээн зөвшөөрөөд те дэрийгээ илэрхийлээд бусдтай хуваалцаад махлаг хүн яагаад аз жаргалтай байж болохгүй гэж. Тэр хүний аз жаргалтай байх эс байхыг бид нар бол заахгүй шүү дээ. Тэр хүний өөрийнх нь л амьдрал. Тэр хүн тэрэндээ сэтгэл хангалуун, нөхөр нь тэр те их нэртэй сэтгэл хангалуун, хүүхдүүд нь аз жаргалтай байх юм бол тэгэл болно шүү дээ. Ер нь биднэрт те хүнийг шүүх эрх угаасаа л байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол үнэхээр мундаг бүсгүй байна. Яг уу зүгээр ингээд бас ингээ харж байхад бол бас дотор нь нэлээд тийм хэцүү байна л да. Сэтгэл зүй бол нэлээд тийм хэцүү харагдаж байна тийм. Тэгээ энийг яаж даван туулах вэ багш? Тэгэхээр ер нь бол энэ асуудлыг шийдэх ёстой. Дахиад нөгөө сэтгэл засалч дээр очиод тархалтынх нь үндсэн шалтгаан нь юу байна вэ гэдгийг олох хэрэгтэй. Хизээ үеийн тэгээд тэрийг шийдэх ёстой. Нэгдүгürt далд ухамсарын сэтгэл зүйн гэмтэл. Одоо жишээ нь зөвөр нэг юм кейс байна л да. Нэг тархан гэх наашаа зөвөр нэг махлаг бүсгүй. Үгийн сонголт дээр би айгүй их боддог болохоор те. Махлаг бүсгүй ингээд манад дээр үед ирээд тэгээд би одоо жингээ асмаар байна. Тэгээд ингээд бид нар чинь ярилцж байгаад одоо тэр өвчний асуудлын түүхийг ярьж штэ.
Тэнгүүд тэр бүсгүй одоо өсвөр насн дээр шилжилтийн насн дээр айгүй хөөрхөн охин байсан. Зүс царайнууд бол бас айгүй хөөрхөн эмэгтэй байгаа байхгүй. Зүгээр жингийн илүүдэлтэй л болсон. Тэгсэн чинь харамсалтай нь хүчрхийлд өртсөн. Тэгээд нөгөө л далд хумсрын төвшөнд сэтгэл зүйн асар их айцтай болсон. Тэгээд нөгөө бүх одоо буруу гэх юм уу те дүгнэлт нь юу гэхээр би ийм гойлог тэгээд би ийм царайлаг болохоор нөгөө муу ирчүүдийн анхаарлыг их татдгийм байна гэд тэгвэл би яах ёстой. Тэгвэл би гойлог байхаа болиё л да. Тэгвэл би царайлаг байхаа болиё л да. Тэгвэл би яах ёстой. Тэгээд мэдээж өөрийгөө царайгаа гэмтэхгүй мохоо болохгүй ойлгомжтой идэж эхэлсэн. Тэгээд идэж тодорхой хэмжээгээр жин нэмэгдээд ирэнгүүт нөгөө нөөхөн давхарчин өөрийн мэдлгүй хамгаалагдсан мэдрэмжийг төрүүлээд тэгээд тэр эмэгтэйгийн дотор нөгөө хүн тэ сүлээд бас их ярьдаг болсон дотор хүүхэд гэхдээ тэр бол угсаал далд хумсар хамгаалагдсан 50 мэдрэмжтэй болоод тэгээд жингээ асахыг хүсгэ билсэн. Гэтэл нөгөө гойлог байсан үеийн санаанд нь байгаа шүү дээ. Тэгээд толинд өөрийгөө харна шүү дээ. Тэгээ наад зах нөгөө л хөдлөн тэ энэ тэнд нь өвдөн тэнхүүт би бас арай ингэж болохгүй шүү дээ гэд дотроо зөрчил үүснэ. Эдээжингийн илүүдэлтэй хүмүүс махлаг хүмүүс бол хичнээн наана ингээд тэ гой сайхан байгаа мэт боловч дотроо л хөссөн үсээгүй дотоод зөрчил бол байждаг. Яг л одоо хүний тэ ингээд хөв заяагараа гэх юм уу бурхан багшийн юм гэх юм уу зурагдсан зураг нь бол эв ирүүл байх шүү дээ тэ илүүдэлжингүү бидний өөх бол яг өдөр тутмын бие махбодын сэтгэл зүйн ачааллыг даах хэмжээнд байх юм бол тэр бол ирүүл. Тэрнээсээ хэтрээд ирчих юм бол тэр хүнд хөсөөсөө нэг тааламжгүй мэдрэмж дискомфорт үүснэ. Сэтгэл зүй буюу бие махбод. Тэгээд тэр бол нөгөө сайн ярьсан дотоод зөрчлийн үндсэн шалтгаануудын нэг болдог. Тэгэхээр дахиад ингээд жингийн илүүдэлтэй одоо зөвхөн бүсгүйчүүд биш ирчүүд ч гэсэн ирээд тэр шалтгааныг бол заавал тогтоох хэрэгтэй. Тэр эхэндээ би хэлжсэн. Тэгээд тэр шалтгааныг нь заавал засах хэрэгтэй. Тэр нөгөө бас би түрүү хэлсэн хоёр дахь ирэх ашиг буюу тэр жингийн илүүдэл нь тэр хүний ямар одоо хамгаалах механизм шүү дээ энэ чинь. Тэ юунаас хамгаалаад байна? Тэгвэл тэрийг яаж орлуулж болох вэ гэдэг дээр ажиллах хэрэгтэй. За тэгээд мэдээж тэрэн дээр ажиллачаад одоо ёстой зэрэгцээ эсвэл хажуугаар нь эсвэл дараа нь нөгөө бусад тэ нөгөө хоолны дэглэм одоо орчин үеийн том янзын хоолны дэглэм байгаа шүү дээ. Кетогоос ахуулаад ногоон. За тэгээд тэрний гэдэг том янзаараа байдаг тэ. За дээрээс нь одоо нөгөө 24 цагийн мацагч гэдэг юм уу гэлцэндээ юм байж байдаг. Гэхдээ энэ болгоныг даван туулахад нөгөө хүнийхээ сэтгэл зүг бас дахиад бэлтгэх хэрэгтэй. Тэгжээж явна. За нөгөө талаар одоо спортоор жимэр ч гэдэг юм уу ёстой нөгөө йогоор явхад хэр удаан явах вэ? Тэгэхээр энэ дээр бас дахиад сэтгэл зүг нь бэлтгэх хэрэгтэй. Нөгөө гойлог хүний илүүдэлжинтэй хүний сэтгэл зүй шал өөр байдаг. Гойлог байж байгаад илүүдэлжинтэй болцсон хүний сэтгэл зүй гойлог байсан шигээ тийм өөртөө итгэлтэй дайчин биш болчдөг харамсалтай. Тэгэхээр буцаад тэр үеийнхэн сэтгэл зүг эргэж сэргээх ёстой. Тэр бол алга болдгоо дотор нь бол байж л байдаг. Зүгээр ингээд доошоо харагдсан. Янз янзын аргачлал зөндөө байна л гэл сая ярьж байна багштай. Тэгээд тэр одоо манай энэ бүсгүйч гэсэндээ бас яг энэ арга аргачлалын талаар янз янзын аргуудыг туршсан байдгийн байлээ. Тэр хоёлоо бичлэгийг бас үзье. Ер нь бол нөгөө турна гэдэг туйлын зорилготой хүн гэдэг чинь бий байгаа юм. Төрөл бүрийн одоо жин хасах аргуудыг туршиж үзсэн. Одоо амьдараа нөгөө химийн туршилтын холгоно гэдэг шиг торох аргын одоо туулаа олцоод ингээд байж байгаа. 7 хоногийн дотор 10 кг турдаг дэглэм, байцааны дэглэм, өндөгний дэглэм, дукан дайет, кето дайет, турдаг уралдаан, онлайн уралдаан ч юм уу ингээд өөрийнхөө хэмжээнд бол маш олон зүйл дээр одоо туршиж үзсэн гэж ер нь бол өөрийгөө дүгнэн. Бүхнийг туршсан гэж бол хэлэхгүй л дээ. Ингээд хүн өөрийгөө ингээд чангалаад за 7 хоног төвчиж болж байгаа яг тэр дэглэмтэйгээ 10 хоног төвчиж болж байгаа 30 хоног төвчиж. Тэгээд тал нь би одоо 45 хоног ч юм уу ингээд төвчиж гүрийж үзсэн. Ингээд гүрийх тусам одоо бол би ингээд тийм дэглэмээс айдаг болцсон. Эргээд дэглэм байрна гэдг нь өөрөө миний тархалтын шалтгаан болсон. За магадгүй гайхчихж магадгүй те яагаад тэгэхээр би одоо маргаашнаас эхлээд дэглэм барья.
Өнөөдөр хэд хоног сайхан гой мэдэхгүй юм чи гой мэдчих. Хэд хоног ерөөсөө би торт морт амсахчгүй юм чинь ганц торт аваад идчих. Угаасаа би хэд хоног маш сайхан гүрэж хиймий чинь тэ ганц кола уучгаад явах. Өчнөө хоног уухгүй юм чинь. Төрөний үдсэн бичлэгтэй ингээд харьцуулаад үзэхэд яг эсрэг байгаад байгаа байхгүй юу те. Төрөн болохоор намайг ингээ хүлээн зөвшөөрчөд яах вэ гэд ингэжсэн. Тэгсэн мөртлөө миний ингээд туйлын хүсэл бол турах те гэдэг тийм. Дотроо ингээ байнга зөрчилдөөл байгаа байхгүй те. Тэгээ бүх аргыг хэрэгэлсэн гэж байгаа. Одоо бол харин эсрэгээр ингээ айдаг болсон. Тэгэхээр энэ дээр одоо хүмүүс хэлдэг шүү дээ. Тэсэдэ төвчээдэ ямар төвчээргүй юм гэж. Би яг эсрэг үг хэлдэг байхгүй. Ямар нэгэн сөрөг сэтгэл хөдлөл мэдрэмж байх юм бол за уур гэдэг юм уу те. Саяын одоо турах хүсэл гэдэг юм уу. Өөр ямар нэгэн донтолтоос ангижрах өөр те сэтгэл зүйн ямар нэгэн асуудлаа шийдъя гэж байгаа хүнд би хизээч төвчээд хэрэггүй тэсэд хэрэггүй. Яг тэгэхээр сэтгэл гэдэг сав руу тэр хэцүү дуурсамж гомдол мэдрэмж ингээд хийгээл байх юм бол тэр сав нэгэн цагт дүүрдэг. Дүүрсэн цагт сайн бүсгүй шиг хальдаг. Тэнгүүд одоо сэтгэл зүйн сэтгцийн үед бол магадгүй гутралд орно, айц төгшөлттэй болно. Одоо яг илэрж байгаа үсттэй. Тэг янз бүрээр үүснэ. Гисэн ч гэсэн л хайлна. Угаасаа төгсгөл бол ойлгомжтой. Тэгэхээр энэ юу хэлж ийн вэ гэхлээр нөгөө л сэтгэл зүйтэй ажиллаагүй. Ерөөсөө л механик аргаар те бие махбодтойгоо ажиллаад одоо ухамсар тухайныхаа төвшөнд логикаа төвшөнд би турах хэрэгтэй. Гэтэл нөгөө далд ухамсар маань түрүүний хэлсэн 2 дахь хэрэг ашиг байгаад шүү дээ. Тарган байх юм бол хинч намайг тоохгүй ч гэдэг юм уу. Эсвэл би нэг сайхан амарчиж болж байна. Тэ жин рүүгээ одоо тохоод ч гэдэг. Хүн болгон өөр л төө. Яг тэрийг олох хэрэгтэй. Тэгээд ер нь бол хамгийн түрүүнд сэтгэл зүйн бэлтгэл хийх хэрэгтэй. Сэтгэл засал эмчилгээ. Энд бол зөвлөгөө бол ерөөсөө биш шүү. Яг бол энэ хүмүүс нь сэтгэл зүйн зөвлөгөөг бол өстой хангалттай бүх утгаар нь авчихсан байдаг. Тэгэхээр яг энэ одоо тураах тал руу те хөтөлсөн сэтгэл зүйн одоо багц гэх юм уу тодорхой хугацаанд үргэлжилсэн сэтгэл заслан эмчилгээ явах хэрэгтэй. Курс эмчилгээ гэж ойлгож байна. Мэдээж сая одоо бүсгүйгийн хүн болгон шахвал ийм байгаа. Мэдээж жижиг ялгаанууд бол байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр тэрэнд нь бэлтэн. Магадгүй дурсамжийн авчирна насаараа гуйлыг байж үзээгүй юм байх юм бол за тэгвэл гуйлыг гэдэг чинь юм бэ тийм ийм давуу талуудын дахиад нөгөө далд ухамсарлуу нь хандаж ажиллана. Засал хийнэ гэсэн үг. Ер нь бол сэтгэл заслан эмчилгээ бол ерөөсөө л хүний далд ухамсарт байгаа тэр сөрөг програмуудтай ажиллах шинжлэх ухаан шүү дээ. За тэгээд тухайн хүндэд тохирох нөгөө өөрөө тэрнээс сэтгэл ханамж таашаал авах тэр аргын сонгон магадгүй дайет гэдэг юм уу магадгүй спорт гэдэг юм уу магадгүй өөр юу ч гэж болно. За тэгээд тэрүүгээр нь хамт нөгөө сэтгэл засалч нь явна. Байнгын хяналтанд ор. Нөгөө хүнээ аль болох өөртөө тааламжтай аргаар жингээх асуулах тэр арга хэмжээнүүдийг авна. Өөрийг нь өөртөө тэмцэлдүүлэхгүй гэсэн үг шүү дээ. Яагаад вэ гэхээр өөртөөгөө тэмцэлтнэ гэдэг бол хизээж ухамсарын бидний хүсэл далд ухамсарыг дийлэхгүй л байхгүй. Хана очиод мөргөн. Ямар ч тохиолдолд очиод мөргөөлэн магадгүй дэглэмэ байрны мөргөн тэ дотор хүн буюу далд ухамсар нь хүсэхгүй байгаа юм чинь. Тэгэхээр ерөнхийдөө ерөөсөө далд ухамсартай ажиллаад тэгээд тэрнтэй найзлуулаад энэ чинь 3 төрлийн зөрчил явж байгаа хүний тийм үү? Бие махбодын ухамсарын оюун ухааны тэгээд далд ухамсарын буюу үл ухамсарлах юм. Энэ 3 нь хоорондоо зөрчилдөд байгаа. Энэ тохиолдолд мэдээж хүссэн жиндээ хүссэн урдандаа бол хүрэхгүй. Тэгэхээр энэ 3-ыг нь хооронд нь найзлуулад одоо далд ухамсарын төвшөнд энэ одоо спортч нэр гоё юм биш үү? Би энэс хоол идэхдээ ижил хэмжээний таашаал авч чадж байгаа юм байна шүү дээ. За нөгөө талаар хөнгөрж байгаа бие мэдэрнэ. Бие хөнгөрөнгүүд хөдөлгөөн маань хөнгөн шингэн зар наазах нь үе мөч маань өвдөхгүй, ядрахгүй, илүү эрчтэй болно. Тэрнээсээ дахиад таашаал авна. Энэ дээрээ үнслээд нөгөө логик буюу оюун ухаан нь би ч нэр болж штэ. Миний далд ухамсар миний бие махбод бид 3-3-уулаа нэг баг болж ажиллаж чадчихжээ гэж заслал ийм зарчмаар явагдана. Тэгэхгүй бол уучлаарай. Харин тий одоо ингээд ийм хүмүүсийг харж байхад хөвчлэн янз янзын зөндөө олон арга аргачлалыг хэрэгэлсэн. Энэ дээр бас нэг юм хэлэхэд надад ч гэсэн жингээ барих номууд зөндөө байгаа л да. Тийм бас нэг хинийх нь
доктор Орсын Бурданко өлөө Барейка өлөө гэдэг тийм бүр сургууль гэдэг. Торох. Тэн дээр болохоор дуртай юмнасаа битгий татгалз гэж байгаа. Дуртай юм болгоныгаа ид. Одоо шоколадын дуртай шоколад ид. Гэхдээ хэмжээг нь багасга. Гэхдээ идж байгаа хугацаанд тэ бүтэн шоколад идж явахтай яг адилхан 11 нэж болно шүү дээ. Тэгээд өөрийгөө тэндээсээ удаан ид хүлхэж ид дээд зэргийн таашаал кайф авч тийш нөө 33 жажил гэдэг флетчер гэдэг 20 дугаар зууны их үед байсан нэг хоол судлаач эрдэмтний флетчеризм гэдэг урсгал хүртэл тох үед амар одоо ч гэсэн бас яригчлээдэг шүү дээ тий 33 удаа жажлаа гэл. Тийм. Тэгэх юм бол тэр чинь нөгөө шоколадач гэдэг юм уу магадгүй одоо стотеп ялуугаа ч юм уу идж яхад удаанаар нүдэн ханаад таашаалыг дээд зэргээр авч яхад нөгөө даалдах хөмсөр дотор хөвгт маань энэ ч л нөгөө миний хүсэн хүлээжсэн зүйл шүү дээ. Нөгөө хугацааны адилхан болонгууд нөгөө гиз цадах мэдрэмж чинь ходоодонд хоол орсноос хойш тарих руу явсаар байтал 20-30 минутын дараа цадсан гэсэн мэдрэмж ирдэг шүү дээ. Харамсалтай нөгөө дийлэн хүмүүс 20-30 минут идэх байтгаа 2-3 минутанд идчихэд хэмжээгээ хэтрүүлчихэд чинь нэмээд байдаг тийм үү. Тэгэхээр удаан идээд хүссэн юм идээд таашаал аваад байх юм бол нөгөө одоо жингийн илүүдэл таргалт гэдэг чинь авж байгаа калори зарцуулж байгаа калориос их байгаа тохиолдолд таргална шүү дээ. Мэдээж авж байгаа калори зарцуулж байгаагаа адилхан байх юм бол тэр хүн жингээ бариад байна. Бас нөгөө янз бүрийн тооцоололууд байдаг шүү дээ. Юм болгоныхаа калорийг тооцдог тий. Тэгээ бодисын солилцооныхаа тий хурдыг бас тооцдог. Тийм. Тэгэхээр удаан жажилж идэхэд нөгөө жажлал идээл хахад ходоодны шүүс маань ялгараалаа. Тэгээд бага хэмжээний хоолыг идчихэд цадах мэдрэмж нь яг адилхан байдаг. Тэгээд дээрэс нь бие нь хөнгөн байх учраас сэтгэл ханамж нь бие махбодын хөнгөн учраас нөгөө бидний одоо оюухан ухамсарлахгүй гэх юм уу сэтгэл ханчдаг. Би чинь чадж штэ гоё штэ гэж. Тэгэхээр энэ хандлагыг төлөвшүүлэх хэрэгтэй. Бясалгал болгож идэх процессыг бясалгал болгох аргачлалыг хэлээд байна. Ер нь бол хоёулаа сая ерөнхий одоо эмгэг тал руугаа тий таргалалт маань бүр эмгэг тал руугаа орцсон байгаа хүмүүсийн сэтгэл зүг ингээд ярьлаа л да. Бас нэг одоо жишээлбэл 45 50 наснаас дээш одоо ялцчгүй нэг гормоны өөрчлөлтөнд ингээд ордог тий тэр үед ингээд бас таргалж эхэлдэг. Бараг зарим хүмүүс бол усуугаад таргалаад байж гэж ярьдаг шүүсээ цалгээд таргалаад байна гэдэг тий. Тэр бол бас сэтгэл зүй байна уу эсвэл одоо үнэхээр өөр зүйл. Харамсалтай нь энэ бол ерөнхийдөө бол нас. Яг л за 25 наснаас ахуулаад за 30 наснаас бодисын солилцоо удаашрч эхэлдэг. Тэ өмнө залуу байхад бол ястай хідэн тэ 5 хоол идсэн ч үлсэд байдаг байсан бол 25 30 наснаас хойш бодисын солилцоо удаашрж байгаа. За тэгээд ялангуяа тэгэл 40-оос хойшоо бол ирэх юм бол нөгөөх нь бүр удаашрна. Тийм болохоор энд нөгөө эрүүл аж төрхийн тулд өөрийн бодисын солилцооны хурдыг, хэмнэлийг хадгалж амьдрах шаардлага гардаг л да өсөөсөг. Тэгвэл одоо бодисын солилцоо яагаад удаашрах вэ гэхээр угаасаа нөө физиолог маантай за одоо насжилт явж байгаа учраас удаашрж байгаа. За мэдээж суугаа ажил хийж байгаа тохиолдолд удаашрж байгаа. Нөгөө талаар хүмүүс насан нахаад ирэхлээр сэтгэл зүйн хувьд за одоо би ч нөгөө хөгшин шүү нас маань явцсан шүү гэдэг сэтгэл зүйн хүчин зүйл орж ирж байгаа. За тэгээд нөгөө зардаг хүүхдүүд их болцсон байгаа. Аливаа ингээл ажил дээрээ ч юм уу хаа нэгэн газар. Гэл гих мэтлэн. Бас дахиад айгу олон хүчин зүйл. Тэгэхээр бодисын солилцоог ингээд одоо нас агч байгаа гэдээ удаашруулах гэдэг ойлголт бол ёстой зүйл бол ерөөсөө биш. Бодисын солилцоогоо аль ч наснд идэвхтэй байлгах боломжтой. За мэдээж тэ одоо жишээ нь би бол усан сэлдэг. 7 хоногт 2-3 удаа бол зайшгүй сэлнэ. Нөгөө талаар тэмцээн дөхөд ирэх юм бол дээрээс нь төмөр өргөн. Тэнгүүд манай одоо усан спортод тэ за жин ихтэй хүмүүс бол ер нь бол баг байхгүй дээ. Настайчууд нь ч гэсэн 62 төвч байна, 70 төвч байна. Одоо бүр нөгөө юу байгаа штэ. Дэлхийн марафоны өндөр насны тэ рекордыг хэд тогтоосон нэг хөгшин байдаг юм билээ тэ. Гих мэтлэн. Тэгэхээр спорт бол хүссэн үсээгүй бодисын солилцоог залуу хүний хэмжээнд байлгадаг учраас тэр хүмүүс маань чин нэмэх магадлал бол угаасаа байхгүй. За нөгөө талаар
энэ дээр яалтчгүй нөгөө хоолыг 1 2 3 биш өдөрт дунд нь те нэг 3 цагийн зайтай амыг жоохон ажилуулад те нэг жимс нөгөө 11 цагт нэг 4 5 цагт юм уу. Тэхийн бол нөгөө ходоодны шүүс маань ялгарна, бодисын солилцоо нь идэвхтэй хэврээ хадгалагдана. Тэгэхгүй харамсалтай нь одоо нэлээд хүмүүс энэ бол зөвхөн Монголд гэсэн үг бол ерөөсөө биш шүү. Би нөгөө Монголд гэдэг үгийн эсрэг байдаг. Яг бол дэлхийн хүн болгон адилхан шүү дээ сэтгэл зүйн. Тэгэж одоо анагаах хүн гэдэг чинь шинжилгээ дэлхийн бүх хүнд л адилхан. Тархалт дэлхийн бүх хүнд л адилхан. Тийм болохоор тэгэхээр энэ хоолны дэглэмдэр анхаарах хэрэгтэй. За тэгээд мэдээж дуртай хоолоо идэж болно. Гэхдээ цөөхөн удаа биш. Болжгүй л олон удаа. За тэгээд нөгөө талаар зүгээр ус уугаад байхад ус ууж амчин ходоодонд орно. Ус өөрөө бодисын солилцоог идэвхжүүлж яадаг. За нөгөө талаар бодисын солилцоог идэвхжүүлж яадаг бас бодисод байгаа шүү дээ. Одоо наазах нь хар перц хоолндоо одоо өстөл нөгөө солонгосууд яагаад те туранхай байдаг вэ? Гэхдээ сүүлийн үед бол тархан болсон л да. Гэхдээ түүхэндээ туранхай байсан байхлаар тэд нар ч нөгөө кимчигээ идэв байгаа шүү дээ. Халуун ногоотой хоол бодисын солилцоог айгүй идэвхжүүлж яадаг. Гэх мэтлэн одоо тэгээд манай чинь сонголт их байна. Юу гэдгийг цагаан гаач гэдэг юм уу? Та куркумаач гэдэг юм уу? За тэгээд одоо кофе, какаотой дээрээс нь за нимбэгч гэдэг юм уу. Тиймэрхүү хүнсний бүтээгдэхүүнүүд бодисын солилцоог идэвхжүүлж яадаг. Тийм болохоор нөгөө хоолыг заавал давсаар түлхүү амтлах биш. Тиймэрхүү бодисоор одоо хүнсний бүтээгдэхүүнээр амталж байгаа юм бол бодисын солилцоог бас илүү өрчтэй идэвхтэй байлгаж хадгалж чаддаг. Нэгэнт хоол хүнс ярьсан юм чинь та сэтгэл зүй мацаг хоёр тэрсэлддэггүй эсвэл энэ зөв үү гэж. За тэгэхээр би өөрөө дээдл нь 14 хоног мацаг барьж ирсэн 2010 оны үед. Яг л Солонгост би нэг 4 жил болчоод ирэхдээ өмнө нь бол нэг 60 хэдэн килтэй байдаг. Айгүй хөнгөн шинхэн тэ мод хаданд улс ямаа шиг мацдаг хөвгтэй байсан, залуу байсан. За тэгээд Солонгост ажил хийж байгаад ирэхэд бол 82 килтэй болсон байсан. Эсвэл нэг өөрийн мэдлэгөө. Тэгтээ яг тэр жиндээ бол айгүй дурггүй. За тэгээд бас тэнд юм өвдөж эхэлсэн. Тэнгүүд за яах вэ гэд Пол Брэг гэдэг одоо Монгол дээр өсвөн гайхамшиг гэдэг номыг би чинь бүр 90 онд Оросд тухайн зүйлд холбоотой улсад ч юм явж байгаа худалдаж аваад Чудо Галаданя гэж тэгээд уншаад ийм байдаг юм байна штэ гэд тэгээд уншаад ер нь бол туршиж эхэлсэн. Одоо ч гэсэн ер нь би 7 хоногийн 24 цагийн мацаг гэж байдаг штэ барьдаг. Тийм тэгэхээр хоолны дэглэмдээ бол ер нь бол айгүй анхаардаг. Мацаг барихаар бас кортизолын хэмжээ ихснэ гэдэг байгаа шүү дээ. Одоо сүлд чинь бас нэг тиймэрхүү тэ хит их өлсгөлэн байх нь өөрөө кортизолыг ингээд идэвхжүүлдэг. Гэхдээ энэ бол дахиад нөгөө хандлагаас хамаарна. Мацаг барихыг тэ гоё сорил гэж бодоод хөнгөрж байгаа мэдрэмжээс таашаал аваад байх юм бол тэр бол эндорфин ялгарна. Мацаг барих маань өстой зовлонштой гэх юм бол уучлаарай кортизолч ялгарна шүү дээ. Энэ бол дахиад хандлага. Тэгэд би юу хэлдэг вэ гэхээр ер нь бол юм болгон үр дүн рүү тэмүүлсэн байх хэрэгтэй. Эхлээд тэрийг хардаг байх хэрэгтэй. Энэ бол зөвхөн нөгөө жим барих асуудал дээр, турах асуудал дээр биш амьдралын бүх салбар дээр. Тэр нөө манай хаас удахгүй тийм далд ухамсар дээр тулгуурласан, далд ухамсарын шинжүүд дээр тэ тулгуурласан шинжилгээний байр суурьнаас тийм сургалтуудыг хийх гэж цувралаар одоо стил нөө эрүүл мэнд санхүү. Гэвч харамсалтай нь өнөөдөр далд ухамсар ярьдаг хүн дэндүү их болчихж гэтэл одоо шинэ миний би ихэд 2000 онд тэ одоо Эриксоны ховс сураад тэгээд NLP гэдэг сэтгэл судлалын нэг салбар байдаг. Цэвэр далд ухамсартай прагматик талаас нь ажилладаг. Тэрийг сураад одоо өнөөдөр 20 жил ажиллаж байна. Нөгөө талаар 13 онд Монгол улс сураг байх би далд ухамсарын тухай лекц уншиж лээсэн. Тэгэл бас зарим хүмүүс асуудаг. Одоо та юугаа хийгээд идэх гээл гэдэг байна. Тэгэхээр уучлаарай би ч нөгөө өдөр тутмын ажлыг л хийж байгаа шүү дээ. Сошиал руу гарах тийм зав байхгүй өдөр тутам хүнээ эмчилж байна. Хичээлээ орж байна. Маш их завгүй. Тийм ер нь зав. Тэгсэн чинь харин сүүлийн үед янз бүрийн хүмүүс буруу зөрүү маш их ярьж байна. Хүмүүсийг маш их төөрөгдөлд оруулж байна. Тэгэхээр ийм байж болохгүй л дээ. Тэр хүмүүсийн одоо
нэвтрүүлэг, ярилцлага, сургалтыг сонсдог одоо хүмүүс байх юм бол тэд нар рүү хандаж. Гэхдээ яг үнэ хэлээд эндээс би ярьж болж байна уу юу тэгж. Гэхдээ одоо миний дотор бол ингээл загтансан нэг юм байгаад идэх хэлмээр санагдаад байд. Тэгэхгүй бол арай л биш байгаа байхгүй юу? Мэдээж энэ бүүм тренд бол тодорхой хугацаанд дараа бол айрлана. Гэхдээ энэ хугацаанд маш олон хүн хохироод одоо эрүүл мэндийн хувьд гэдэг юм уу, сэтгэл зүйн хувьд ч гэдэг юм уу, тань мэдхийн хувьд ч гэдэг юм уу үлдчих байхгүй. Тэгэхээр тэр хүмүүс эзэж хариуцлага өрөхгүй шүү дээ. Бид нар бол нөгөө эмч гэдэг утгаараа нөгөө лицензтэй ярьдаг асуудал, дээрэс нь ёс зүйтэй ярьдаг асуудал болохоор яг ямар учир чансан, яг яаж, яг хизээ гэдгийг маш тодорхой ярьдаг. Тэгээд үр дагаврын тийшэлж хэлсэн байгаа шүү дээ. Тийм байгаа. Багш сая ингээд ихэвчлэн л бараг 70 тухамсар ер нь бол энэ тэр цаана байгаа мэдээллийг өөрчлөх гэдэг талаар ярьсан. Гэтэл энэ подкастыг үзээд одоо асуудалтай байгаа хүмүүс нэг хүн тандах хэрэгтэй болно шүү дээ. Миний хувьд ингээд бас сэтгэл зүйч нарыг, сэтгцэн эмч нарыг ингээд судлаад үзэхэд яг таргалтын чиглэлээр ажилладаг сэтгэл зүйч эмч одоо тий бараг ховорхон л юм бэлээ. Ер нь бол. Тийм. Тэгэхээр та ямар хүнд одоо очих гэж зөвлөх вэ гэдэг л асуудал байна. Сая бол бараг ингээд багшийн ярианаас би тэгж ойлголоо. Сэтгэл зүйч гэхээс илүү сэтгэл засалч эмчнэр нь энтэй тулж ажиллах ёстой юм байгаамаа гэж л ярьлаа гэж ойлголоо. Манай бас зарим дүүнер, шавнар надаас байн нэгдэг зүйл юу гэхээр та өөрийнхөө клоныг бэлтээч. Та нэгэн цагт ингээ яваад байгаа шүү дээ. Тэгэхээр нөгөө хүмүүс арт түмч яах юм бэ гэдэг. Тэгэхээр энэ тал дээр бол би айгүй анхаарч байгаа. Таны тавьсан асуулт ч айгүй зөв. Яг тэр жингийн илүүдэлтэй бүр зойрж туулж ажилдаг хүн байх шаардлагатай. Тэгэхээр магадгүй одоо тэр хүнийг магадгүй би өөрөө түжүүлж гэдэг юм хөтөлбөр гаргах хэрэгтэй. Надад дээр үед хийсэн хөтөлбөрүүд уг нь бол байдгийн. Тэгэд хадгалсан. Тэгэхээр одоо тэрийг л хадгалсан гэдэг маань багш ер нь яг ингэж одоо жингийн илүүдэлтэй хүн сэтгэл зүй юм байна гэд сэтгэл зүйчэд ханддаг, сэтгцэн эмчэд ханддаг хандлага нь хэр байдгийг. За тэгэхээр үнэхээр нөгөө илүүдэлжинтэй хүмүүс маань түрүүн үзсэнчлэн зөвөр бас ардам мэдж байгаачлан янз бүрийн арга хэрэгэлдэг. Гэтэл яг ингээд мэрэгжлийн сэтгэл зүйн талын зөвлөгөө авахын тулд хэн хандах вэ гэдгээ мэддэггүй. Үнэхээр яг сэтгэл зүйч үү, сэтгцэн эмч үү, сэтгэл засалч үү тийм ойлголт бол байгаагүй. Соёл байгаагүй Монголд өнөөдөр харамсалтай. Дийлэнхийнх нь хувьд зөв энэ хугацаанд ганц нэг хүн л манай дэржсэн. Гэхдээ харамсалтай нь одоо манайхан бас тэднэрт тууштай ажиллаж чадаагүй. Зөв энэ нэвтрүүлгийг үзээд за бас асуудалт тэ сэтгэл зүйн талын хүчин зүйлийг хамгийн чухал нь юм байна шүү. Ер нь бол сэтгэл засал эмчилгээ бол хамгийн чухал эмчилгээний нэг нь юм байна шүү. Бусад зүйлүүд заавал байх хэрэгтэй юм чинь. Тэгээд хандах магадлал бол бас нэмэгдэх байх гэж бодож байна. Тэгээ хамгийн гол нь тархалтын шалтгаан бол ерөөсөө сэтгэл зүй багш бол нэлээд олон удаа хэллээ те. Тэрийг бид нар за яг нэг удаа хоёр удаа очисон тохиолдолд биш тий байдаг зөндөө байдаг. Мэдээж тэгж байх тий. Тэгэнгүүт одоо яадгийн за энэ нөх айхтар үр дүн байхгүй юм байна ч гэдэг юм уу тий. Тэгээд нөгөө энэ сэтгэл засал эмчилгээг нь хийдэг хүмүүс нь одоо нөгөө тренерүүд байдаг штэ тий. Одоо чи ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй гэл ингээл яваад байдаг. Тэгэхээр хамгийн гол нөгөө чухал зүйл нь тууштай байх гэдэг зүйлийг л яг энэ дээр би асуулт байхгүй. Тэр хүн маань өөрөө таргалахын тулд айгүй тууштай байсан л байдаг байхгүй. Хэдэн сар жилээр насан туршдаа таргалахын тулд тэгтээ мэдээж муулжаа загнаж байгаа юм биш. Өөрийн мэдлгүй явж исэн байдаг. Тэгэхээр одоо гуйлаг болох тураах сэтгэл засал эмчилгээ бол явагдана, хугацаа орно. Гэтэ таргалахаас хамаагүй богинохон хугацаа. Тэгээс энэ дээр би бас нэмж хэлмээр байна л да. Одоо таргалалт бол олон төрлийн өвчтний уурхай шүү тий. Яг хоо зүгээр ингээд намайг энүүгээр нь хүлээн зөвшөөрчөөч, хүлээгээд авчаач гэдэг нь тухайн тэр хүн л хүсэж байгаа боловч энэний цаана бид нар жингээ хасах шаардлага бол байгаа. Гарцаагүй байгаа. Тэрийг бас хэлмээр байна тий. Тэглгүй яах вэ? Тий. Үнэхээр тэд нар маань магадгүй янз бүрийн шалтгааны улмаас за намайг байгаагаар минь те хүлээгээд авчаач. За зарим нь төрөний эмхтэй шиг ёстой аргаа барсандаа өөр гарцгүй мэдсэндээ мэдэрсэндээ ч гэдэг юм уу. За зарим нь хүсгүйдээ залхуурсандаа ч гэдэг юм уу. Зарим нь магадгүй илүүдэлж ингэсээ таашаал нэг авч байгаа хүмүүс бас байгаад байгаа шүү дээ.
Тэ би махлаг байх юм бол нөхөртөө илүү таалагддаг. Гэхдээ энэ бол хамгаалалттай. Яг л хүссэн үсээгүй илүүдэлчин гэдэг бол түмэн өвчний их урах учраас. Тийм болохоор заавал энэ асуудлыг шийтгэл ёстой. За ингээд сонирхолтой яриа өрнүүлсэн багштай баярлалаа. За танд болон үзэгчдэд баярлалаа. Тэгээ яалтчгүй биднээсийн ярилцах хэвээр одоо өнөөдөр нийгэмд бас аюулын харангат илдээд байгаа асуудал бол тархалт энийг бол дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөд байгаа тэмцэж бас чадахгүй байгаа. Энийний цаана сэтгэл зүй гэдэг маш их чухал юм байна гэдэг талаар бол багш маань одоо маш сайн хэлж өглөө. Өнөөдөр энэ дээр нэмж хэлэхэд бас нэг ноцтой асуудал хүүхдүүдийн тархалт байна. Одоо энэ янз бүрийн за нэрийг хэлчих юм бол бас тэр байгууллагын эсрэг болчих байх. Гэхдээ хагас бэлэн бүтээгдэхүүнүүд. Гадуурууд маш хүмүүс гадарлаж байгаа да тийм шүү дээ. Тийм тэд нар бол тархалтай одоо ялангуяа Америкч гэдэг юм уу те. Ерөөсөө л тийм бүтээгдэхүүнээр хоололдог. Тийм ч учраас өнөөдөр Америкт тархалт бол гамшиг. Тэгэхээр өнөөдөр тэр хүүхдүүд маань тэр бүтээгдэхүүнүүдийг замбраагүй хяналтгүй хэрэглэж байгаа тохиолдол үргэлжлэх юм бол тодорхой хугацааны дараа Монголын ирээдүйн маань илүүдэлжинтэй болох магадлал айгүй их харамсалтай өнөөдөр бас болчиход байна. Одоо харамсалтай нь 30-аас дээш насны залуучуудыг жигнээд үсэх юм бол гудамд зүгээр л харагдаж байгаа шүү дээ. Хэдэн хувь нь ямар жинтэй байна вэ гэдэг. Энэ бол юм нэл. Тэгэхээр энэ асуудал бол зөвхөн одоо хувь хүнийч Монгол улсын ер нь төрийн бодлогын түвшинд яригдах асуудлуудын гарцаагүй юм. Наад зах нь өнөөдөр чихрийн шижинтэй тэмцээл гэж байна. Зүрхний одоо шигдээстэй, харуулттай, хор тавдартай тэмцээл гэж байна. За бусад бодисын солилцооны өвчнөд тэмцээл гэж байна. Эрүүл жирэмслэлтийн төлөө тэмцээл гэж байна. Тэрний өвчний асуудлуудын нэг шалтгаан нь гарцаагүй тархалт гэж байна. За ингээд тандаа баярлалаа. Ажилд нь амжилт хүсье явшаа. Тий. Маш олон хүмүүсийг сэтгэл зүйн хувьд одоо эрүүлжүүлж байгаа. Бас энэ одоо нийгэм тулгамдсан маш олон сэтгэл зүйн асуудлыг шийдэж байгаа манай одоо лидер багш нарын за тоотой эдэн л багш нар байдаг. Тэгээд багш маань бол яалтчгүй Монголын одоо энэ сэтгэл зүйн эрүүл мэндийн төлөө бол одоо тууштай ажиллаж байгаа хүн танд талархаж явдаг шүү багшаа. Баярлалаа.